Сайн байцгаана уу хүүхдүүдээ, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө хичээлээр би 9-р ангийн монгол хэлний хүүнсэн эхээс шалтгаан үрийг ялгаж олъё гэсэн сэдвийн доор хичээлээ явуулнаа. Хичээлийн маань зорилго эхийн сэдэв гол санааг түлхүүр өгүүлбэрээр тодорхойлох. Хичээлийн минь алхам дараах 5 шатлалаар явагдана. Нэгдүгээрт нь эхийг анхааралтай унших, эхээс танил бус үгийг олох, эхээс дал дутхтай үгсийн утгыг олж тайлбарлах, эхэд өгүүлэгдэж байгаа үлийн шалтгаан үрийг алхан таних, эхийн утгад тохирсон хэлц үгийг олох. Өнөөдрийн хичээлийн суйрлах эх маань Цэд чимэд доржийн халтар эх шиг өгүүлэг байна. Өгүүлгээ анхааралтай сайн уншаарай. Одоо эхээсээ танил бус үгсийн утгыг багш нь тайлбарлая. Тэмдэглээд аваарай хүүхдүүдээ. За эхний үг маань хүйтэн бээрэн хөдөлж чадахгүй болох. Дараагийн үг нудраг. Монгол дээлний ханцууны үзүүрт хийх туурайн хэлбэртэй хөвөө, зангидсан гар. Шар шүүс. Сүү цагааг холих, дан цагааг шүүхэд түүнээс ялгарах шингэн. Тахил. Бурхан номын шүтээний дээд зүйл шашны ёсонд тайх, тавиглахад зориулан хэрэглэх эдээ ундааны зүйлийг илтдэг байна. Цөгц. Алт мөнгө, зис, гуйл зэргээр хийсэн, бурханд зул тахил өргөх зэрэгт хэрэглэх жижигхэн сав мөн аяганы хүндэтгэлийг хэлдэг байна. Эхэд гарч байгаа хэлц холбоо үгийг өөрсдийн үгээр утгыг нь тайлбарлаж бичээрэй. За 4 үг хэллэг байна. Грамтай, нүд үзүүрлэх, дахлаа буруу өргөх, алтан хоймор гэсэн 4 үг байна. Өөрийнхөө бодлоор тайлбарласан утгыг толь бичгтээ хэрхэн тохирж байгааг харьцуулан тэмдэглээд аваарай хүүхдүүдээ. За ихэд өгүүлэгдэж байгаа үлийн шалтгаан үрийг ялган таних. Шалтгаан гэж юу вэ?
аливаа юм үзэгдэл, үйл явдал бий болох урьдчилан, өгтөл, түлхэх хүчийг шалтгаан гинэ. За үр дагавар гэдэг маань шалтгаанаас үүдэж бий болсон үзэгдэл, үйл хэргийг үр дагавар гинэ. За эхээсээ бид нар шалтгаан үр дагавартай өгүүлбэрийг олох учраас эхээ дахин нэг гүйлгэн уншицгаая. За эхээс одоо гарсан шалтгаан маань хар хүйтнээр гарч осгосон нэгмүү муу нудрах шиг халтар ишгийг халуун тогоон дотор хөмөрч байж мал болгосон. За тэгвэл шалтгаанаас үүдээд ишигний үйл явдлыг хэдүүлээ олъё. Ишиг маань ямар үйл хөдлөл хийснийг. За савл хийвэл илүү гэрт орно. Цагааны шар сүү залгина, сахал нь хуурай хунцөө, их гэрт орчихсон авдрын арслан мөргөн, тахилын сүхцтэй сүг татаж асгана, хойморт нь хорглоо унгаана гэсэн юм ишигний үйл явдал байна. За тэгвэл үүнээс үүдэж ямар үр дагаварт хүрсэн бэ? Гэр амтай болсон болохоор дураараа сахилгагүй ишиг болж хувирсан байна. За бүгдээрээ эхийн утга тохирсон хэлц өгүүлбэрийг олцгоё. За нэгдүгээр өгүүлбэр гар бариад бугуй барих. Даварсаар тааламын ширээн дээр толгой дээр гарах, бурхангүй газрын бум галзуурна, бухгүй газрын шар галзуурна. За хүүхдүүд та бүхэн өөрсдөө бас нэмж баяжуулж бичээрэй. Ойролцоо утгатай хэлц өгүүлбэрийг. За өнөөдрийнхөө хичээлээ хэдүүлээ дүгнээд дараах дасгалыг ажиллацгаая. За нэгдүгээрт нь эхийн сэдвийг олоорой гэж. За эндээс та нар хамгийн зөв гэж бодсон хариултыг бичээрэй. За дараагийнхаа дасгалыг хараарай хүүхдүүдээ. Тэгээ зөв гэсэн хариултаа бас адилхан хийгээд яваарай. За хийсэн дасгал даалгавраа зөв харилцтай тулгаж хараарай. За
За өнөөдрийн хичээлээ баттганд өгнээд гэртээ сурах хүчгийн 9-р хуудасны дасгал даалгаврыг гүйцэтгэж ирээрэй. Анхаарал тавьсан сурагч хүүхдүүдтэй баярлалаа. Баяртай.